Их засаг олон улсын их сургуулийн дархан салбар сургуулийн хичээлийн шинэ байрны нийлэл өнөөдөр боллоо. Нийлэлд тус сургуулийн ректор Хөдөлмөрийн Баатар Монгол Улсын ардын багш доктор профессор Нямасар, Эрдэм шинжилгээ эрхэлсэн 1-р проректор Монгол Улсын гавьяат багш доктор профессор Цэцэгмаа, аймгийн засаг даргын орлогч Жавхлан болон тус сургуулийн эрдэмтэн багш нар оюутнууд үе үеийн төгсөгчид оролцсон юм а. Манай дархан хот бол маш сайхан хот. Би энд бас цэргийн алуу хааж ирсэн. Дархан хотыг сайн мэднэ. Ер нь одоо дархан хот орчин үед маш сайн хөгжиж байгаа жишг хот гэж би боддог. Тэгээд дархан хоттой оюутны хотхонд энэ сургуулиа байгуулж байгаадаа маш баяртай байна. Бид энэ байрыг хамгийн зөв газар сонгосон. Тэгээд энэ талбайтай цаашдаа бид нар энэ байшингаа өргөдгөөд одоо хэдэн давхарч байшин барих болцоотой. Тэгээд энэ дархан хотод одоо манай сургуулийн салбар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахад одоо бид нар бэлэн болж байна. Байрныхаа нээлтийг бид нар хийж байна. Манай сургууль 30 жилийн өнгөрсөн жил тэмдэглэсэн. Тэгээд 31 дэх жил дээр дархан хоттой хичээлийн сайхан байртай болж байна. Тэгээд цаашдаа энэ сургуулиа улам бүр хөгжүүлнэ. Манай сургуулийн магистр одоо ичнэ дээр нь өдрийн ангид бас бакалаврын ангид оюутны эсвэл сургах болно. Ер нь дархан хот бол ер нь хамгийн сүүлийн үед хөгжиж байгаа энэ сайхан хоттой шилжээлийн шид байр бариад ашиглаад одоо ашиглалтад оруулаад одоо ингээд нээлтийг хийж байгаадаа бид нар маш их баяртай байна. Дархан хотын одоо боловсон хүчнийг бэлтгэхэд дархан хотыг хөгжүүлэхэд манай сургууль бас хувь нэмрээ оруулах болно гэдгээ хэлмээр байна. Их засаг их сургууль нь 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын топ 5 их сургуулийн нэг. За Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургууль юм а. Түүхэн хугацаанд тус сургуулийг дотоод гадаадын нийт 31 мянган гаруй оюутан амжилтаас суралцж төгсөн эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Тус сургуулийн дэлхийн нийт 20 гаруй улс орны 280 гаруй их дээд сургуультай хамтран ажиллаж хөтөлбөр диплом сурлагын дүнгээ харилцан хүлээн зөвшөөрүүлсэн дэлхийн сургууль олон хөгжиж байгаа юм а. Өнөөдөр Дархан уул аймагт байгуулагдсан их засаг их сургууль хичээлийн шинэ байртай болж байна. За 2011 оноос сургалтаа явуулж байгаад 14 жилийн дараа одоо шинэ байртай болсондоо маш их баяртай байна. За өнөөдөр Дархан уул аймагт их засаг сургууль ингээд аль бие усаар ингээд бичлэн байртай болж байгаа нь олон талын тийм давхцал дээр бий болсон байна гэж би харж байгаа юм. Нэгд нь одоо Дархан уул аймагт чанартай боловсрол нэг дэрэгдээс нь одоо Дархан уул аймгийн иргэд олгох ийм нөхцөл байр байгаа даа. За дараагийн нэг асуудал 8 орон нутгийн зүгээс одоо дэмжиж байгаа юм дэмжлэг байгаа даа. Энэ утгаараа аваад үзэх юм бол их засаг сургууль цаг үе олж одоо Дархан уул аймагт хичээлийн шинэ байртай болж байгаа юм байна гэдэг энэ зүйл харагдаж байна. За мөн Дархан уул аймагт төгссөн одоо төгсдөр би маш их бахархаж байна. За манай төгсчид аймаг орон нутаг болон одоо улсынхаа хэмжээнд одоо нэр төртөө ажиллаж хөдөлмөрөж амжилт хасж байгаад одоо би бас маш их баяртай байдаг. За Дарханы одоо сургууль яг өнөөгийн байдлаар одоо 200 гаруй одоо оюутан зөв суралцж байна. За нийт төгсчид одоо төгсчид нь 400 одоо төгсчдийг төгссөн одоо ийм сургууль байгаад байгаа юм. 1-р бакалаврын 40 гаруй, магистрийн 6, докторийн 4 хөтөлбөрөөр 300 гаруй эрдэмтэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын түвшинд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа өсөлтөн ажиллах чадвар бүхий улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг, сонирхлын төлөө эерэг өөрчлөлтүүдийг бүтээх цогц боловсралтай, ёс зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой их засаг олон улсын их сургуулийн дархан салбар сургуульд та бүхнийг ирсэн суралцахыг хүсэж байна.